За би өнөөдөр нэг жоохон гашуун юм ярих гэж бодож байгаа. Гашуун. Одоо мэдээж найс нөхдүүдийн хүрээнд нэг тийм зүйл ярилцсан гэж. Энэ болохоор энэ архитектийн тухай. Энэ өөрснөө арх уухгүй байгаа учраас энэ арх яадаг гэж. Өөрснийхөө ойлгож байгаагаар тийм тэр өөрснийгөө итгэж үнэмшиж байгаагаар ярих гэж. Яг зүгээр нийгэмтэй гэж. Энэ бол нэг тийм хэрэгтэй үндэ хэрэгтэй байх, хэрэггүй үндэ хэрэггүй гэж. Тийм зүгээр яг архины хэрэглээтэй байсан хүний хувьд тийм энийг би мэднэ гэж байна. За мэдээж би зүгээр урд нь хүртэл ажилласан. Би одоо 20 жилийн хугацаанд одоо архины хамааралтай байсан гэж байна шүү. Хамааралтай. Архичин гэсэн үг бол биш. Хамааралтай байсан гэж. Мэдээж ингээд одоо ажил төрөл хийж явж та найз нөхдүүдтэйгээ нэг орой ганц нэг тийм ээ ганц нэг пижо одоо юу гэдгийг тий ганц нэг шилийн мултлах гэдэг ч юм ингээд амжсаар бат гэдэг. Тэгээ өнгөрсөн хугацаанд маш харамсалтай гэдэг юм маш гашуун зүйлүүдийг үзэж харж байлаа л да. Гэхдээ ганц над дээр биш гэдэг. Бусад дээр миний найзууд дээр миний одоо таньдаг миний одоо хайртайч гэдэг юм уу те миний тэр сайн санаж явдаг хүмүүсийн тухайч гэдэг юм. Ийм зүйл болж ирсэн гэдэг. Энэ бол өөрөөр хэлэх юм бол сургамж бас туршлага гэж. 30 хүрээгүй залуу өнгөрсөн өвөл нэг орой л зүгээр одоо шоудсан гэж миний таньдаг нэг дуу гэж. Тэгээд маргааш нь хөлтөж гэж. 2 хөл 2 гар байхгүй гэж. 30 хүрээгүй залуу гэж. Тэр ийм эмгэнэлтэй гэж. Ганцхан жишээ. Өөр ингээ яриад байвал маш олон зүйл байдаг. Нэг ганцхан фундагны цаана энэ зүйл хүлээж идэг гэж. Мэдээж одоо тасарч унаад гар хөлөө алдчихъя те нүд амаа сохолчихъя тийм үү. Нэг бол одоо гэр бүлээ буснуулчих гэдэг юм. Тийж бодож бол одоо хинч уудгүй хүчдэг байх гэж. Гэхдээ ийм зүйл болдог гэж. Тэгээд маш олон туршлага. Мэдээж энэ цаг хугацаанд маш олон гэр бүл салалт одоо явагдаж мэдээж архинаас болж энэ хугацаанд маш олон одоо сайхан үр хүүхдүүд өнчөрж тийм ээ янз янзын байдлаар одоо хохирж байгааг харж мэдээж энэ дуусаагүй гэж. Одоо юу гэдэг нь хайртай дотны хүмүүсийн нулимсаар үндсэндээ ундаалдаг гэж. Ийм ундаалдаг арх бол. Энэ дээр үл одоо надаар хэлүүлдэг гэж. Бүгд мэдж байгаа гэж. Арх бол ийм хэцүү шүү, маргааш нь шаарддаг те ийм асуудалтай зүйл гэж. Гэхдээ үүнийг өнөөдрийг хүртэл хэрэгэлсээр байгаа хүмүүс маш олон гэж. Хэрэгэлсээр маш олон. Гэхдээ үүнийг яг ийм болно гэж хинч таан болохгүй гэж. Тийм залтай гэж байгаа. Гэхдээ үүнийг мэдэхгүй гэж. Мэдхгүйгээр үргэлжлүүлдэг гэж байгаа. Гэхдээ мэдсэн хэрнээ бас үргэлжлүүлдэг гэж. Ингээд ялгаатай. Гэхдээ яг үр дүн нь бол ямар ч ялгаагүй гэж. Ийм маш харамсалтай зүйл. Зарим нэг хүмүүс бол амьдралынхаа ихэнх цаг хугацааг борд арсанд орж тэ одоо амьдрсан юм уу нэг үл архицсан юм уу гэдэг ийм цаг хугацаатай байдаг гэж. Миний одоо арх уудгүй маш олон найзууд би байдаг. Бүгдээрээ одоо арх уухгүй амьдрал ахуйгаа сайхан аваад нийгэм сайхан зохистой бас нэг ингээд явж байгаа хүмүүс байна. Зарим нэг нь одоо тааруулж хэрэгэлдэг гэж боддог мөртлөө бүх зүйл нь балранд оройтсон байгаа гэж. Тэгэхээр түүнийг ойлгох, түүнийг харах бас боломжгүй гэж. Гэхдээ тэр хүмүүсийн бас буруу биш гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо 35 жил үргэлжилж байгаа нэг тийм урт хугацааны геноцид гэж. Гэхдээ энийг хин хийдгийг би хэлэхгүй гэж.
Би магадгүй мэдэхгүй ч болно гэж. Мэдчихэж магадгүй. Гэхдээ ийм зүйл байдаг гэж. Маш урт хугацаанд. Хүчирхэг улс гүрнүүд ганцхан Монголд биш гэж байгаа. Жижиг одоо буураа улс оронд нэг ийм бодлого хэрэгжүүлдэг гэж. Нэг иймэрхүүч гэдэг юм аа тийм ээ. Анийн гол нь маш урт хугацааны. Одоо бид нар ингээд энийг ажиглаж бас болох юм гэж. 20-с 30 насныхныг бол ерөнхийдөө шоуд, нариг, цэнг одоо бүх зүйл бол та нарын гарт тийм ээ. Ирээдүй одоо юу гэдэг юм. Нэг ийм одоо төгсөл орвол тэгээ дээр нь одоо маш олон задгаа гэдэг ийм сэтгэлийг амладаг мөн одоо санал болгодог гэж. За үүгээрээ гэж. Үүгээрээ энэхүү одоо жижиг сажиг ийм геноцидууд үржиж явж байгаа. За ингээд энэ дамжлагад өртсөн залуучууд бол 30-аас 40 нас хүртлээр нөгөө садарлал, нөгөө эмх замбраагүй ямар нэгэн цэгцгүй байдалд хайхрамжгүй тийм ээ үл тоох яг энэ хөвшилд яг нөгөө зуршил болцсон байж байгаа. Амьдралын хэм маяг зуршил. За ингээд 40-оос 50 нас хүртэл энэ хугацаанд бол бүрэн хамааралтай болсон байдаг гэж. Энийг би яриаггүй гэж. Энийг бол би яриаггүй. Энийг бол олон улсын судалгаа хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ зүйлийг яг тэр тухайн улс, тухайн одоо ард түмэн үндэстэн чиглэсэн геноцид гэдгээ гэж томьёолсон байдаг гэж. Ийм учраас би бодож байгаа. Би нэг одоо бусад заах хэмжээний юм биш ч гэсэн би монголчуудтай хайртай хүний хуваар, монгол хүний хуваар иймэрхүү төрлийн геноцидд автахгүй байхыг, үүнээс хол байхыг нэг ч гэсэн монгол хүн эрүүл гэртээ хараасаа гэж хүсэж энэхүү зүйлийг одоо ярьж байгаа. Тэгээд та өнөөдөр одоо архитектор суугаагүй эрүүл байснаар надад сайн зүйл болохгүй биш гэж. Та ууснараа надад бас муу биш гэж. Зүгээр гэж байна зүгээр. Эрүүл саруулаар энэ орчлон хорвоо ертөнцийг харах тэр нь өөрөө зүгээр гэж байна. Энэ нь өөрөө их цогтуунуудаар харснаас илүү юм гайхамшигтай гэж. Тэгээ аливаа зүйлийг таних, мэдэх, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх нэг тийм гэсэн. Нэг тийм оюун санаа. Магадгүй түүнийг хэн нэгэн гэгэрл гэж ярьдаг гэж. Одоо би нөгөө Буддагийн тухай ярьж байсан гэж. Будда бол намайг битгий даг зөвхөн өөрийгөө танил гэж хэлсэн гэдэг. Одоо хар. Одоо яг энэ архишиг геноцидын нэг бол шашин. Одоо бид бүхэн Буддааг танихад гамданд очиж болж байгаа. Байдал яг ийм. Гэхдээ бид бүхэнд яг шашин шиг энэ архитект бол яг тэгж ойлгогддог гэж. Ямар ч аюулгүй мэтэр бид заавал ингэх ёстой гэдэг нэр шашигтойгоо хаяглагдж ирдэг гэж. Үүнийг бид анзаарах бас зөвхөн гэж. Харамсалтай нь энэ үнэн гэж. Нэг тийм гэж. Энэ бол миний бодол гэж. Судалгаа тагаа гэж. Гэхдээ энэ зүйл хэрэгтэй үндэ хэрэгтэй, хэрэггүй үндэ бас хэрэггүй гэж одоо